Гагнуурчин мэргэжил хөтөлбөрийн зах зээлд эрэлтэгтэй мэргэжлийн нэгт зүү ёсоор багтдаг. Олон улсад гагнуурчны сарын орлого 10-аас 15 сая төгрөг байдаг бол Монгол улсад 3-аас 8 сая төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд гагнуурчин мэргэжлэр суралцах охид залуусын тоо нэмэгдэжээ. Гагнуурчин гэдэг зөвхөн эрэгтэй хүний хийдэг ажил гэдэг ойлголтыг эвдэж охид тус мэргэжлэр сургацж эхэлжээ. Тэдний нэг бол Өмнө Говь аймгийн Политехникийн коллежийн гагнуурын 2 дугаар дамжины оюутан Номин юм. Номингийн хувьд өвөө нь токорчин мэргэжилтэй аав өвөөгийнхээ ажлыг харж өссөн түүнд гагнуурчин мэргэжлийг сонгоход төхөм санагджээ. Тухайн үед дунд сургуулийн багш нар бол найз нөхдөд гагнуурчин мэргэжил сонгосонд нь ихэд гайхаж байсан гэдэг. Харин Номингийн хувьд ямар сайн боловсон хүчин болж чадна гэдгээ бусадтай харуулахыг хүсдэг гэлээ. Ягаад чи ийшээ ороод ирсэн бэ гэж зөндөө айгүйх асуудаг л та. Тэгээд манай багш маань хүртэл чи яах юм бэ гэж тэгж хэлжсэн. Дунд анги манай багш тэгээд найзаадаасаа зүгээр тоглоод чи гагнуурлаа надтай хамт орчлоо гингүүд гү тийм байхгүй. Чи зүгээр дээшээ юмч бололтоо гэж намайг зөндөө тэгжилдэг. Анх орж ирээ гэрэн тэр барихад айгүйх айжсэн. Тэгээд сүүл рүүгээ дасаад тэгээд юм болохгүй улам болгочихсон гэж боддог. Тэгээд илүү дуртай болдог шүү дээ. Энэ мэргэжлийг сонгож орж ирэхээр зарим хүмүүс жоох уйтгартай л гэдэг л дээ. Гэхдээ цаашаа улам ингээд ажиллаа тэрийгээ гоё болгоод ингээд мэргэжлээ дээшлүүлж ажиллах илүү сонирхолтой байгаа. Номин техник технологийн Политехник коллежийн зөвлөх багш Баярагийн нэрэмжид гагнуурчин мэргэжлийн ур чадрын улсын уралдаанд оролцохоор нийслэл хотод ирээд байна. Тус тэмцээнд 12 сургуулийн 18 оролцогч оролцож 2 үе шаттайгаар тэмцээн өгдөжээ. Анхудаа зохион байгуулагдсан тус тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцогчид оролцож байгаа нь гагнуурчин мэргэжлээр сурлах залуусын тоо нэмэгдэж байгааг илтгэж байна. Нөгөө талаас хөтөлбөрийн зах зээлд гагнуурчин мэргэжлийн үнц нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаагч зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Монгол улсын улсын уралдаан тэмцээн зохион байгуулалт хийсэн одоо санал нэгдээд ингээд өнөөдөр хоёр тэмцээн зохион байгуулж байна. За энэ тэмцээнд маань одоо 12 сургуулийн 18 оролцогчтой томоохон тэмцээн болж байна. Монгол урлагч чадвар тэмцээний адилдах томоохон хэмжээний тэмцээн уралдаан болоод өнөөдөр ингээд өнгө гаргаж байна. Энэ хөтөлбөрийн зах зээл дээр үнэлэмж айгүй өндөр болсон. Одоо олон улсад одоо ингээл мэрэгчлэлтэн авъя, ажилтан авъя гэхэд бол дандаа гагнуурчин сургалдаг. Ер нь гагнуурчны мэрэгчлэр төгссөн төгсөгчийг манайх маш өндөр цалинтай одоо аж үйлдвэрийн компаниуд авъя гэд гадаад тэгдэг. За ийм одоо үнэлгээнээс бас хамаарад ер нь хөтөлбөрийн зах зээлийн үнэлгээнээс хамаарад маш их эрэлт нэмэгдсэн. Гагнуурчны эрэлт нэмэгдсэн. Ажилд хөөс байхгүй эмэгтэй оюутнууд бол гагнуурчин болъё гэдэг юм зорилттой орж ирдэг болсон. Ер нь бол одоо юм их өөр болсон. Гагнуур гэхээр хоёр дүмэр хооронд нийлүүлэх ажил биш юм. Ашиглах материал хийх ойдол зэргээс хамаарат гагнуурын олон арга техник бий. Энэхүү арга суралцах нь хүүхэд залууст хянамга байхыг сургаж анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх зэргээр олон давуу талыг бий болгодог байна. Цаашид гагнуурчин мэргэжлийн эрэлтийг хангахын тулд тус мэргэжлийг сонгон суралцах залуусын тоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс онцлон хэлж байлаа.